3 Яасан бэ? Тэгэхээр сайн байна. Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ энэ удаагийнхаа дугаараар 5 ширхэг хэрхэн яаж асуудлыг хурдан шийдвэрлэх вэ гэдэг талаар хуваалцгаар бэлтлээ. Хосууд болон гэр бүл болсон үерхэж байгаа хинч байсан хоорондынхаа асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? За ингээд эхний зөвлөмж бол та үргэлж уучлал гуйхад бэлэн байгаарай гэсэн ийм зөвлөгөө байгаа. Тэр таны буруу биш ч байсан, таны буруу бол бүр ялангуяа илүү хурдан уучлал гуйгаад эргээд төрүүлээд буулт хийгээд одоо хайртай хүнээсээ уучлал гуйгаарай. Тим зүрх сэтгэл, тим хандлагатай байгаарай. Ингэснээрээ одоо бидний өмнө тулгардаг харилцааны бүхий л асуудлуудыг асар хурдцтайгаар шийдэх ийм боломжтой байдаг юм аа. За тэгвэл хоёрдугаарт нь уучлалыг хүлээж авахд бэлэн байх зүрх сэтгэл энэ талаар. Яагаад гэхээр бид нэр заримдаа гомцон байх үед уучлал гуйжсан ч гэсэн яг тэр уучлал би чамайг уучлж байна гэж хэлэхэд бас их тийм амархан байж чаддаггүй. Харин тэгвэл ямар ч нөхцөл байдалтайсан та уучлахад бэлэн зүрх сэтгэлтэй байгаарай. За дараагийн 3 дугаарх зөвлөгөө бол асуудлыг аль болох хамгийн хурднаараа шийдээрэй. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ямар ч асуудал гарсан бай аль болох тэр тухайн өдөртөө тэр асуудлыг шийдвэрлээд дуусгаад тэгээд маргааш өглөө гэхэд бол цоо шин одоо ямар ч тийм асуудалгүй тийм эрүүл харилцаагаар эхлэх одоо энэ гүүр нь болж байдаг учраас мөн Библиэлд бас бичсэн байдаг. Уур хилэн дээр чинь наран бүү жаргагээ гэсэн үг байдаг. Тэгэхээр энэ нь та хоёр орондоо орохоос өмнө ямар нэгэн байдлаар маргаануудаа уур хилэнгүүдээ дуусгар болгоод цэг тавиад тэгээд маргаашийнхаа өдрийг амар тайван баяр хөөртэйгээр ухтах хэрэгтэй шүү гэсэн ийм зөвлөгөө. За тэгээд дараагийн 4-р нь юу байгаа вэ гэхээр та хоёр бие биенийхээ ялгаатай талыг бас олж мэдэх хэрэгтэй. Тэгээд бас ялгаатай талыгаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үзэл бодол, хардаг үнцэг гэд. Тэггүй болвол яг өөрийнхөө өнцгөөс, өөрийнхөө бодлоор өөрийнхөө харж байгаагаар нөгөө хүндээ тулгаж, над шиг л бодож, над шиг сэтгэж, одоо энэ асуудал над шиг ханд гэдэг үдлээс хандах юм бол мэдээж бид нар асуудал маргаан дуусахгүй. Харин тийм учраас за нөгөө хүн өөр хүн гэдгийг те эсвэл те өөр нэгэн хүн учраас өөр боталтай үзэлтэй өөрөөр зүйлийг харж байгаа гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Ялгаагаа мэдэрээ. За 5 дугаар зөвлөгөө нь та хоёр бол нэг баг юм а гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Дайсан биш шүү. Тийм, дайснууд бол биш. Та хоёр нэг баг, нэг гэр бүл, нэг зоригтой, нэг чиглэлтэй, нэг хараатай, нэг одоо амьтай, тийм нэгэн бий болсон тийм хүмүүс шүү дээ. Тийм учраас гэр бүл гэдгийг бол яг одоо баг хамт олон гэдэг утгаар нь авч үзэж бие биендээ бас их өгөөмөр тийм ээ уучлангуй сэтгэлээр инэрэнгүй сэтгэлээр хайраар хандсанараа танаа баг илүү хүчрхэгжиж танаа баг улам илүү өсөж одоо босгон байгуулагдаж тийм ээ амар тайван ад жаргалтай байх мөн амьдралд ирдэг бүхий л сорилтууд бүхий л асуудлуудыг тойрж цухтаадаг биш харин багаараа хамтдаа туулж гардаг тийм одоо гэр бүл болох боломжтой юм аа тийм учраас дайснууд биш харин нэг баг гэдгийг үргэлж санаарай. Асуудал бидний өмнө үргэлж байх болно. Гэтэ бид нар мундаг шийдвэрлэгчэд байх хэрэгтэй шүү. За тэгээ залуустаа амжилт хүсье. Уужин байгаарай. Өгөөмөр байгаарай. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.